За нэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод 2022 оны ерөнхий байдал, ажил хичээл, мөнгө санхүү, хайр дурлал хамтдаа харцгаая. За эхний үзэр бол 2022 оны ажил хичээл тийм. За дараагийнх нь бол мөнгө санхүү, гурав дахь нь хайр дурлал. Хайр дурлал. За таны хувьд ерөнхийд нь харах юм бол одоо гол үндсэн картууд ингээ 3 гарч ирсэн. Ерөнхий 2022 он бол сайн харагдаж байна. За ажил мэргэжлийн хувьд болохоор хэрвээ та санхүү бизнес эрхэлдэг бол одоо 2 бизнес одоо алийг нь эхлүүлэх ч юм уу шин санаа ингээд орж ирээд түүнээс одоо алийг нь хэрэгжүүлэх вэ ч юм уу магадгүй сонголт хийхдээ одоо ингээд зөв сонголт шийдвэр гаргахад одоо илүү их анхаарах хэрэгтэй юм болов уу гэж харагдаж байна. За хичээл сурлагын хувьд бол ерөнхийдөө од шиг одоо ингээд гэлэлцсэн тийм жил байх нэ маш сайн харагдаж байна. За мөнгө санхүүгийн хувьд болохоор за энэ тал дээр бол одоо ингээд дээвэл хоолоноос нь ингээд хүзүүчээр ороцсон байгаа нь ерөнхийдөө таныг жоохон ингээд санхүүгийн хувьд уяад байгаа ч юм уу санхүүгийн хувьд яг таны бодсон шиг тийм сайн бол бас биш байх магадлалтай. Тийм учраас жоохон санхүү дээр анхаарад магадгүй илүү зардал гаргах ч юм уу тэр тал дээр илүү их анхаарах одоо хэрэглээ зөв зохистой зарцуулах мөнгөө тэр тал дээр анхаарах хэрэгтэй болов гэж харагдаж байна. За хайр дурлалын хувьд бол маш сайн байна. Тэгээ сайн энэ карт болохоор ерөөдөө тантай одоо ингээд тохирсон гэх юм уу одоо таны ерөөдөө яг бодож исэн шиг тийм хүнтэй уулзах. Дээрээс нь таараа одоо тэр мэдрэмж хоёр биенийг харах ч юм уу тэр айгу тэр талаараа маш их тохирсон тийм гинэн цайлган ийм гэгээлэг ийм хайр дурлалтай авчрах нэ гэж харагдаж байна. За тэгвэл танд нэмэлтээр сайн карттай харцгаая. За нэмэлт сайн карт нь 15 Toponics гэдэг карт гарч ирсэн байна. За энэ картын хувьд болохоор бас 15, энд бас 15 дэглэгээд. За ерөнхийдөө энэ карт нь энэ бол арабын сүлд амьдардаг шуу байгаа. Тэгээ 500-аас 600 жилд одоо жил тутам гэх юм өөрийгөө ингэж галанд шатааж одоо ингэж галанд шатааж ингэж одоо өөрийгөө ингэж шатаадаг. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр шинэ эхлэл гэж харагдаж байгаа. Одоо ингэ гал шиг дүрлэлсэн ийм шинэ эхлэл. Тэгэхээр 2022 он таны хувьд маш тийм өөр ийм гэлэлцсэн энергитэй гал шиг дүрлэлсэн ийм жил байх юм болоо гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт карт. Булан Азийн картны нэмэлт суралцгаая. Клин гэдэг карт гарч ирсэн байна. За тэр картаар нь. За энэ картаар нь. Freedom гэдэг карт гарч ирсэн байна. За клин буюу цэвэрлэх хэрэгтэй гэдэг энэ картын хувьд болохоор миний одоо орон зай болон сэтгэл зүрхээ ерөнхийдөө
цэвэрлэж ингэж хоослох хэрэгтэй. Тэгэх юм бол шин зүйлсээр солигдож шин зүйлс одоо ингэж орж ирэх юм а гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. За зин картаар нь freedom буюу би өөрийнхөө хүссэн бүх зүйлийг хийж чадна. Хүсээгүй зүйлээ бас хийхгүй байх хэрэгтэй. Би бол өөрөө өөрийгөө олж чаднаа гэсэн утгатай эрхчлөө гэсэн юм карт гарч ирсэн байна. За 2022 он таны хувьд маш сайхан жил байх болтугай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Анхаарал тавь сонссон баярлалаа. За 2 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод 2022 оны ерөнхий байдал болон мөнгө санхүү ерөнхий байдалтай ажил мэргэжил мөнгө санхүү хайр дурлал гэж орж байгаа хамтдаа харцгаая. За эхний карт бол ажил мэргэжил хичээлтэй. За дараагийн карт бол санхүүдэд давар карт гарч ирсэн байна. За гурав дахь карт бол хайр дурлал. За таны хувьд бол ажил мэргэжил хичээлийн хувьд ерөнхийдөө өмнө нь хийж ирсэн зүйлээ ерөнхийдөө үргэлжлүүлэх мөн одоо удаан хугацааны туршид бодож ирсэн ямар нэгэн зүйл байгаа бол тэрийг одоо шийдвэр төрөх. Энэ картны хувьд болохоор өөрт нь ингээд 7 ийм зоос байгаа ч гэсэн ингээд бодлогшроод байгаа нь болохоор бодлолтой ямар нэгэн зүйлийг ингээд бодоол байгаа. Гэхдээ бодсоор байгаад эцсийн шийдвэр төгрөхгүй ингээд одоо таймын буюу цаг хугацаа ингээд алдах тийм эрсдэлтэй байдаг учраас таны хувьд ажил мэргэжил хичээлийн хувьд одоо ямар нэгэн магадгүй таны тэр бодсон зүйлтэй одоо шийдвэр гаргах хэрэгтэй байгаа бол ерөнхийдөө цаг алдалгүйгээр шийдвэрлээрэй гэж хэлмээр байна. За санхүүгийн хувьд болохоор ингээд энэ картны хувьд болохоор юм тесрэлт гэхээр таны хувьд болохоор мөнгө санхүүгийн хувьд гинт бүүн буюу болсон тийм үйл явдал одоо болж магадгүй та одоо ингээд coin ч юм уу тийм юмд хэрвээ хөрөнгө оруулалт хийсэн байсан бол тэр маань ингээд их хэмжээний мөнгө олж хувирах ч юм уу эсвэл өөр газраас одоо их хэмжээний хөрөнгө оруулалт мөнгөтэй холбоотой санхүүгийн хувьд бол тийм байна. За нөгөөтэйгөр бас таны одоо ингээд энэ өндөр цамхаг шиг ингэж хурааж ирсэн мөнгө маань гадны нөлөөний тусламжтайгаар гинт ингээд том эрсдэлхүүлээ. Ийм бас үр дагавартай учраас санхүүгээ хэрвээ та маш одоо тийм их мөнгөтэй харьцдаг бол эрсдлийг ерөнхийдөө бас тооцож үзээрэй гэж хэлмээр байна. Нэг талаараа сайн ч гэсэн бас нөгөө талаараа эрсдэл юм дагуулсан байх юм байна гэж харагдаж байна. За хайр дурлалын хувьд болохоор хэцүү байгаа болоо да гэж харагдаж байна. Мөн энэ картны хувьд болохоор ингээд ерөнхийдөө завин суугаад ингээд өөр тишээ явж байгаа гэсэн утгатай ийм карт байгаа. Дээрээс нь сэлэм гэдэг бол хайр дурлалын хувьд гарч ирэхээр хүтэн хүндий тэгээд явах хэрэгтэй ч юм уу. Та хэрвээ урт хугацааны одоо ингээд хайр дурлалтай хэрвээ хостой байсан бол та хоёрын хувьд одоо шинэ аялал ч юм уу магадгүй тийм шинэ сэтгэл ингэж тоглуулсан зүйл хийх хэрэгтэй. Тэр харилцаагаа одоо авч үлдэхийн тулд. За ганц биеийн хувьд болохоор энэ газартаа биш өөр газар руу яваад одоо шинэ учралтай учирнаа. Нэг л хэвэн энэ одоо газартай байгаад ах юм бол ерөөсөө шинэ ингэж хайр дурлал, тийм сэтгэл догтлол ийм зүйлтэй учрахгүй нэ. Тийм учраас магадгүй байршлаа солиод үзэх хэрэгтэй. Аялал эсвэл нүүх ч юм уу шилжиж хөдөлгөө. За ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл таны хувьд нэмэлт сайн карт тавьчихсан. За нэмэлт сайн карт маань cooperation гэдэг карт гарч
гарч ирсэн байна. За энэ картын хувьд болохоор та ерөнхийдөө өөрийнхөө хүсэж байсан, хэрэгжүүлэхийг хүссэн зорилготой хүрэхийн тулд танд хэрэгтэй зүйл бол одоо хамтрагч буюу хүн тий. Тийм учраас танд тэр туслаж чадах хамтдаа зорилгоо хэрэгжүүлэхэд хүрч чадах тийм хүнийг ер нь хайгаарэ, хамтрагчаа зөв хайгаарэ, хамтрагчаа болоорой гэсэн ийм сайн карт гарч ирсэн байна. За тэгэхээр 22 оны хувьд бол таны хувьд хамтрагч маш чухал ах нэ. За тэгвэл хамтдаа сэтгэлийн үг, соул мессеж карт хамтдаа харцгаая. Танд хэлхийг хүссэн үг. За act now гэдэг карт гарч ирсэн байна. За зэн карт хамтдаа дахиад нэг асуулцгаая. Hold гэдэг карт гарч ирсэн байна. Act now буюу одоо хэрэгжүүлээрэй гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. Аль болох одоо хурдан энэ зүйлийг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо л яг таны одоо ингэж хийж хэрэгжүүлэх үе юм а гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. За зэн картаар нь health эрүүл мэнд буюу би өдөр ирэх тусам эрүүл болж байгаа. Би бол гэрэл гээгээ цацруулсан. Одоо энергитэй юм хүн юм а. Би бол аз хөвөлийг одоо авахын тулд бэлтгэл хангагдсан хүн гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За 2 дугаарыг сонгосон таны хувьд 2022 онд хамгийн сайн сайхныг хүсэн өрөө анхаарал тавьсансан баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд 2022 оны ажил мэргэжил, санхүү, хайр дурлал ямар байх нь хамт гарцгаая. За эхний карт бол ажил мэргэжил хичээлтэй. За дараагийн карт бол санхүү, мөнгө санхүү, 3 дахь карт бол хайр дурлал. Ажил мэргэжлийн хувьд болохоор хичээл. Энэ хувьд болохоор ерөнхийдөө таны хийж ирсэн ажил за хичээж ирсэн тэр сурлах хөдөлмөр бол одоо яг амжилтанд хүрэх нэ гэсэн утгатай. Урт хугацааны таны одоо хичээл зүтгэлийг үнэлээд үр дүн гарч ирнэ гэсэн юм карт гарч ирсэн байна. За мөн энэ картны хувьд болохоор Аз ивэлэнд одоо найдахаас илүү таны одоо яг хичээл зүтгэл таны одоо амжилтын их суурь юм а гэсэн утгатай юм карт байгаа. За мөн санхүүгийн хувьд болохоор 3 Tree of Swords буюу сэлэмтэй карт гарч ирсэн байна. Таны хувьд ерөнхийдөө цаг хугацаа одоо ингээд жоохон одоо яг таны хувьд санхүүгийн хувьд тааламжтай цаг үе нь бол биш гэж харагдаж байна. Тэгээд таны хувьд болохоор жоохон цаг хугацаа хэрэгтэй. Одоохондоо санхүүгийн хувьд таны тааламжтай ч юм уу яг тийм тайминг цаг хугацаа бол биш байна. Гэхдээ таны санхүү тодорхой одоо хугацааны дараа ч юм уу илүү их сайжраад буцаад одоо ингээд үр шимээ, үр ашгаа өгөх юм аа, санхүү сайжрах юм аа гэж харагдаж байна. За хайр дурлалын хувьд болохоор Page of Swords буюу сэлэмтэй карт гарч ирсэн байна. Энэ картны хувьд болохоор Page гэдэг бол бас өөрөө эхлээл. Дээрээс нь энэ залуугийн хувьд болохоор айгуу тиймд эмзэг ингэж харагдаж байгаа. Та өөрөө хайр дурлалын хувьд одоо бэлэн биш байгаа ч юм уу, магадгүй бэлтгэл үе. Одоохондоо би хайр дурлалын хувьд бэлтгэгдээгүй ч юм уу, өөрөө нэг бас ингэж анхаарлаа хандуулаагүй тийм одоо цаг үе юм болоо гэж харагдаж байна. Дээрээс нь хайр дурлалын хувьд таны хувьд одоохондоо магадгүй өмнө нь авсан тэр сэтгэлийн шаарахын нээсээ болоод ч юм уу хараахан дараагийн өнө хүлээж авах юм сэтгэл зүйн бэлтгэл одоохондоо байхгүй байгаа ч юм уу ийм дүр зураг харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт юу гэж гарч ирэх юм хамтдаа харцгаая. За нэмэлт сайн картаар нь
8 loneliness бас дахиад сэлэмтэй карт гарч ирсэн байна да. Энэ нэмэлт сайн картын хувьд болохоор танд одоо хэлүүлэх гэсэн зүйлэл би одоо энэ дэлхий дээр энэ хорвоодыг ганцаархнаа л ингээд ганцаардлыг мэдрээд байгаа юм шиг, бус хүмүүс маш аз жаргалтай байгаа юм шиг санагдаж байгаа таны хувьд. Тэгээд энд ингээ ганцаардаа сууж байгаа дүр зураг. Гэхдээ ганцаардл гэдэг бол тийм одоо бас муу зүйл биш, айдас биш. Зүгээр л та энэ ганцаардж байгаа үйл явдлаа өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ хизээч байсан та ингээд энэ хавцлаас буцаад явах буюу ганцаардахгүй байх одоо энэ боломжтой юм аа. Тийм учраас энэ одоо хэцүү байгаа энэ нөхцөл байдлыг өөрөө хүлээн зөвшөөрөх бол одоо хамгийн сайн арга юм аа гэж хэлмээрээ. За тэгвэл танд хэрэгтэй зөвлөл мессеж карт. Танд хэрэгтэй үг, танд хэлүүлэхийг хүссэн хамтдаа харцгаая. Exercise гэдэг карт гарч ирсэн байна. За дахиад нэмэлт карт, азийн карт хамтдаа харцгаая. Courage гэдэг карт гарч ирсэн байна. Зөвлөл мессеж таны хөдөлгөөрөө дасгал хөдөлгөөн хийгээрэй. За дасгал хөдөлгөөн аль эсвэл одоо ойрхон алхах ч юм уу тий алхалт. Энэ бүх зүйл бол таны одоо биеийн хувьд одоо ингэж энерги чинь дахин нөхөн сэргээх юм а гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. Тэр сэтгэл санаагаар өнсөө үед бол бас дасгал хөдөлгөөн бол хамгийн сайн арга байдаг байгаа. За азийн картаар нь courage буюу эрх зориг гэдэг карт гарч ирсэн байна. За энэ картны хувьд болохоор би өөрийнхөө хүссэн зүйлийг одоо нэг бүрчлэн мэдж байгаа. Би одоо ямар ч нөхцөл байдалд байсан бэлтгэлтэй байгаа. Тэгээ би өөрийнхөө одоо явах замаараа буюу явах гэсэн замаараа явнаа. Эрх зориг гэсэн ийм карт гарч ирсэн байна. За 3 дугаарыг сонгосон таны хувьд 2022 онд бүх одоо хэцүү байсан зүйлээ даван туулаад бүх зүйл одоо сайн хүн байх болтугай гэж чин сэтгэлээс өсөж байна. Анхаарал тавь сонссонд баярлалаа. За 4 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоо. 2022 оны ажил мэргэжил мөнгө санхүү хайр дурлалтай ерөнхий байдал хамтдаа харцгаая. За эхний карт бол ажил мэргэжил хичээл толботой. За Wheel of Fortune. За дараагийн карт мөнгө санхүү. Page of Wands хайр дурлал. Queen of Cups. За 2022 оны ерөнхий байдал бол маш сайн байхны таны. За энэ Аз-Ивэл буюу Аз-Ивэлийн энэ карт гарч ирсэн байна. Ажил мэргэжил одоо ажил мэргэжил хичээлийн хувьд те маш сайн байхны бүр одоо ингэ 10 таро картны хувьд 10 гэдэг бол сүүлийн 5 буюу төгс гэсэн утгатай тийм. Тэгэхээр таны магадгүй бизнес эрхэлж байсан бол таны хийж ирсэн бизнес маш сайн үр дүнтэй байх нь хичээл сурлагын хувьд болохоор маш амжилттай байх нь хүссэн одоо зорилготой хүрэх нэ. За санхүүгийн хувьд Page of Wands гэсэн карт гарч ирсэн байна. За энэ картны хувьд болохоор page гэдэг бол өөрөө эхлэл байгаа. За тэгээ мод гэдэг бол өөрөө маш тийм гал шиг юм дүрлэлсэн. Тэгэхээр та магадгүй одоо гадаад улс орнтой холбоотой шинэ одоо бизнес эхлүүлэх санаа орж ирээд за аль эсвэл та гадаад улс орнд байдаг бол магадгүй одоо тодорхой хэмжээнд одоо санхүүгээ одоо ингээ хоримтлал үүсгээд одоо буцаад нутаг буцах ч юм уу. Ерөнхийдөө санхүүгийн хувьд тодорхой хоримтлал үүсгэсэн ийм аюулгүй тайван байдалтай харагдаж байна. За хайр дурлалын хувьд бол энэ аяг барьсан хатны дүр зураглал бол одоо мэдрэмж хайр ингэж бэлгсэн дүүрсэн ийм 2022 он байх нэ. За хэрвээ та ганц бие бол одоо ингээ хайр дурлал бэлгсэн сэтгэл хөдлөл догтлолоор дүүрэн ийм хайр дурлалтай авчрах бол за хэрвээ та хостой бол магадгүй одоо ингээд
нэг ингээл гоё одоо харилцаа гоё байж яснаа жоохон уйдаад ч юм уу одоо сэтгэл тоглол тийм хайр байхын хэмжээрээ одоо нөгөө талд нь уйдах ч юм уу тийм байдаг. Тэгэхээр энэ картны хувьдлаа нэг анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор сэтгэл тогтвол тэр хайрыг одоо авж байгаа хэмжээгээр магадгүй амархан хүрэх магадлалтай. Тийм учраас тэрийг жоохон ингээд баланслах хэрэгтэй юм болов уу гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт хамтдаа харцгаая. За нэмэлт сайн карт орно. Is the Hermit гэсэн карт орж ирсэн байна. За энэ картны хувьд болохоор энд энэлээ болохоор таны одоо явах замыг ингэж зааж гэрэлтүүлнэ гэж бодохтой юм карт гарч ирсэн байгаа. Тэгэхээр та одоо ингэж хэрвээ явах чиглэлээ буруу тодорхойлох юм бол ямар ч утга учиргүй чиглэл хаашаа явах уу гэдэг чиглэл бол маш чухал. Тэгээ хэрвээ та өнгөрсөн амьдралаа эргээд харах юм бол аль чиглэлд явах ч юм уу тэр одоо ерөнхий дүр зураг бол танд орж ирнэ. Тийм учраас таны тэр явах чиглэлийг үргэлж одоо ингэж гэрэлтүүлэхийн одоо одтой энд инлүү шиг ингээм гэрэл хийгээ те 2022 он байх болтугай гэсэн одоо ийм сайн нэмэлт сайн карт гарч ирсэн байна. За тэгвэл танд хэрэгтэй сөүл мессеж карт буюу танд хэлүүлэхийг хүссэн үг хамтдаа харцгаая. Expect гэдэг карт гарч ирсэн байна. За зэн карт нэмэлтээр дахиад нэг суулцгаая. House гэдэг карт гарч ирсэн байна. За сөүл мессеж карт нь expect буюу хүлээлт үүсгээрэй тий. За та өөрийнхөө ер нь дотроо бодож исэн тэр бүх зүйл одоо төсөөлж байсан зүйлээ одоо хүлээлт үүсгээрэй. Тэгэх юм бол одоо тэр хүлээлтнээс чинь ч илүү их зүйл одоо танд ирэх юм а гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. За зэн картаар нь house буюу за урт хугацааны одоо туршид одоо мөрөөдөж ирсэн мөрөөдлийнхаа гэр бол одоо минийх болох юм аа. Энэ гэрт одоо аз жаргалаар дүүрэн энэ гэртээ би илүү одоо хүчрэхэг болох юм аа гэсэн утгатай house гэсэн юм карт гарч ирсэн байна. За мөн одоо аз жаргалаар энэ дүүрэн гэрээс одоо миний бүх амжилтын их үндэс одоо хүч чадал одоо ингэж эхлэх юм аа. Би одоо илүү хүчрхэгжих юм аа гэсэн утгатай ийм сайхан карт гарч ирсэн байна. За 4 дугаарыг сонгосон таны хувьд 2022 онд нь одоо чин сэтгэлээсээ амжилт аз жаргал хамгийн сайн сайхан байхныг хүсье өрөө анхаарал тавь сонсон баярлалаа.